говь юм байна явааны. Бид нар одоо 3 төрөлхүйтний мөрийн зэргийн дагуу дистрачлан хөтлөх юм одоо хэрэг нь юу юм бэ гэдгийг. За 2 дугаарт нь хэрвээ төрөлхүйтэн баг дундын номын хүрээ нугууд нь их төрөлхүйтний бэлтгэл мөн аваас их төрөлхүйтний мөрийн зэрэг хэмээснээр болох бизээ. Баг дунд луга нийтийн мөрийн зэрэг хэмээх томьёог үйлдэх ямар хэрэг байна хэмээвэс. Тийм ээ юу гойш ямар хэрэгтэй вэ хэмээвэс. 3 төрөлхүйт нь тус тусад нь ялгаад хөтлөхөд 2 их хэрэг байна гэж. Говь чимбүү үний ядтэй гэж. Говь гэдэг нь хэрэг тийм ээ. Чимбүү үний ядтай 2 их хэрэг байна. Энэ мэт баг төрөлхүйтэн баг дунд луга нийтийн за баг болон дунд төрөлхүйтэн луга нийтийн оюуныг төрүүлэлгүйгээр төрөөгүйч нийтийн оюун төрөөгүйч өөрийгөө их төрөлхүйтэнд хаа чэвин гэж их төрөлхүйтэнд одоо ам бардамнах омгийг дарах хийгээд арбарын тамаас өмлөө гэж. За оюун сайн дунд адаг 3-т тус ихтэй болоо гэж. За чэлгүнийг тус ихтэй ёсн төрөлхүйтэн дээд 2-т оч илт өндөр хийгээд гэтлэхийн тусыг чухалчлах хэрэгтэй учраас дийвэр жавыг тэр хөтлөн үйлдэх бодгаал их дунд 2-т оч тэр хоёрын санааг судлахыг үзүүлвэс гэмт болохгүй хийгээд эрдэм төрүүлэхийн тулд хийгээд. За бодгаал адаг нэгэн мөн аваас дээрээс нь судалсан ч санаа дээдх нь эс төрөх бөгөөд доотхыг орхисон учраас аль нь ч үл төрхийн тулд болоо. За басгүй дээдийн хувьтан дор мөр нийтийнхийг үзүүлээд судалснаар урд жээсэн ба төрж дууссан гэх юм уу. Төрсөн болон төрөөгүй ч түргэн эрдэм тэдгээр нь төрөх болох учраас доотх нь төрвөөс дээдэхэд хөтлөхөд болох учраас өөрийн мөрнөөс хазайх юм байхгүй гэж жамаа мэддөө гэж. Хазайх сунах тийм ээ. Тойруу гэсэн тойруу замаар гэсэн тийм юм байхгүй гэсэн. За утга нь юу гэхтэй зэрэг жэв чумуудан одоо чумуун чоогоор жэв бэрингийн чоогоор тийм ээ түмэнгийн чоогоор гэдэг байгаа шүү дээ. Тэдгээр нугуулсан цөмөрөө жэв чимбийн ондоо юм бодвол бүгдийг нийлүүлээд жэв чимбийн ламрам гिचгтэл болох үзээ. Тийм ээ. Заавал жэв чумууд нь түмэнгийн лам, жэв бэрэнд нь түмэнгийн лам гэсэн тийм нэг түмэнгийн ламрам шивийн тайнд хийх ямар хэрэг байна вэ гэж асуух гэдэг. Нэр томьёо тусгаад ийм одоо томьёо тайнд гарах ямар хэрэг байна вэ гэдэг. Тэгэхээр энд бол хэрэг байна гэж. Ямар хэрэг байна гэхээр 2 хэрэг байна гэдэг. Одоо 3 төрөлхүйтэн тус тусад нь ялгаад хөтлөхөд 2 их хэрэг байна гэж. За ямар их хэрэг 2 их хэрэг байна гэхтэй зэрэг жэв чумбэр нь түмэнгийн лам тийм ээ. Жэв чумууд нь түмэнгийн лам, жэв бэрэнд нь түмэнгийн лам энтрийг тийм одоо түмэнгийн логтер оюун бодлоо төрөөгүй байж өөрийгөө яг хуу жэв чимбүү гэж ингэж одоо хөөрөмждөг. Тэр бардамдаг, тэр одоо арчлыг бол арчил дарагдах юм а гэж. Тийм ээ. Жэв заавал жэв чимбийн өмнө жэв чумууд нь түмэнгийн ламыг жагнах хэрэгтэй гэхтэй зэрэг жэв чумууд нь түмэнгийн лам төрөхгүй болоо жэв чимбийн лам төрөхгүй юм а гэхтэй зэрэг болоод жэв чумууд нь түмэнгийн лам байхгүй байж өөрийгөө жэв чимбүү гэж хөөрөмжих тийм юм гарахгүй гэж. За 2 дугаарт нь ингэж тус тусад нь хөтөлснөөр болвол лоо раб гэтэр хамгийн сайн ухаантай хүнд ч тустай, дунд зэргийн хүнд ч тустай, хамгийн доод ухаантандарч тустай гурвууланд нь танд яваа тус ихтэй маа гэж. За яаж гурвууланд нь тус ихтэй байгаа юм бэ гэхтэй зэрэг жэв гомоо нийлаа гэж. За жэв бэрэн жэв чимбүү 2-т ч гэсэн жэв бэрэнд ч гэсэн онтоо хэрэгтэй, жэв чимбэд ч гэсэн яг уу тарв донор хэрэгтэй гэж. Энэ 2 хэрэгтэй. Тийм учраас дийвэр жавын ганц ихтер хөтөлж үлдэж байгаа тэр одоо их төрөл бурхны утга болон нэгэсэндээ нирванд хөтөлж байгаа тэр 2 гансыг одоо чэвэрний гэх тийм ээ. Жэв бэрэн жэв чимбүү 2-т ч гэсэн тэр 2-ын ихтэй зэрэг жэв чумуу болон жэв бэрэнгийн санааг жагнах хэрэгтэй гэж. Жишээлбэл жэв чимбэд бол жэв бэрэнгийн санааг жагнах хэрэгтэй. Жэв бэрэнд бол жэв чумуу одоо самбыг бол жонвоо гэж жогнох хэрэгтэй маа. Тийм учраас тэр 2-ын санааг жонвоо ихтэй зэрэг судлах тэр аргыг дамбаа ихтэй зэрэг үзүүлчих юм бол жон болохгүй гэж. Жонд мижэр шиг жон болохгүй хийгээд харин ч яг уу ёндон төрхий
одоо шалтгаан болно шүү дээ. Эрдэнэ төрхийн Яндан жидвийн л одоо жуу болохоос биш жом болно гэж байхгүй маа гэж. Харин гансаг тамаа шиг энэ ахтар жив чунгуу байх юм бол хэрвээ бодгоод өөрөө жив чунгуугийн хэмжээнд бараг жив чунгуулж багтахгүй шүү. Тийм одоо бодгоод байх юм бол тэр хүн жив чимбэл ам суралцсан ихтэй зэрэг шууд жив чимбэл ам руу орчих юм бол тийм ээ. Гомооно жанж ингэ. Дээрээс нь судал бас ихтэй зэрэг шууд жив чимбэл ам руу ороо судалсан ч гэсэн тэр чи яах вэ? Юу самбаа гомоо мижээ гэж. Тэр дээд санаа бол төрөхгүй юм гэж. Шууд дээрээс нь судлаа дээд санаа бол төрөхгүй юм. Тэгээ дээд санаач төрөхгүй. Тэгээ дээрээс нь доод талын нөгөө жив чунгууд нь төмөнгөл ам, жив брэнд нь төмөнгөл ам тэргүүтэй огмоо дорвис гэж тийм ээ. Доодхын орхицсан учраас доотлын санаач төрөхгүй. Тэгэхээр зэрэг яг шууд жив чимбэл амыг одоо анхны яг анхдагч анхлан суралцж байгаа бодгоод байж шууд жив чимбэл ам руу ороод явчих юм бол тэр хүнд жив чимбэл ам төрөхгүй. Жив брэнд нь төмөнгөл амч байхгүй, жив чунгууд нь төмөнгөл амч байхгүй, гаяа мижээ вечраа гэж ажин төрөхгүй дуулаа гэж. За шаян гомоон галваачнда за шаян гэхэр бас хүү гомын галваачнда гэхэр жив чимбийн одоо хувьтай тийм ээ жишээлбэл дээдийн одоо хувьтанд ор гэдэг нь дээдийн хувьтай гэдэг нь одоо дээд төрөлхүйтний буюу их төрөлхүйтний одоо хувьтай тийм хүнд лам түмэн дандаа ихтэй зэрэг одоо баг болон дунд төрөлхүйтэн луга нийтийн одоо мөрийг үзүүлэхтэй зэрэг тэрэнд судлахаар урд төрснүүд нь бол улам арвижин төрөөгүй ч гэсэн түргэн эрдэм тэдгээр нь төрнөө. Тийм учраас яг доодхон төрөх юм бол дээдэгт нь хөтлөхөд улам боломжтой болно. Тийм учраас бол доотлын баг болон дунд төрөлхүйтэн луга нийтийн замуур одоо суралцснаар их төрөлхүйтний замуураас одоо хазаахч байдаг юм уу? Шууд орчих юм уу? Холуур тойрсон ч байдаг юм уу? Тийм юм бол болохгүй гэж. 15-тай жамаа мэддэг. Өөрийн одоо мөрөөс бол аслагдах юм байхгүй гэж. Оюуныг дистараачлан үүсгэх хэрэгтэй. Сүнжийн ванчиг жалбуу шүүвэн доо гэж. За сүнжийн ванчиг жалбуу гэдэг нь бодисатвагийн нэр юм тийм ээ. Тогтоолын эрхэт баялагын хаан гэдэг бодисатваар шүүваад их айлтгсан тийм судар байх юм. За тэр судраас Норвуу хан хайвис гэж. За эрдэнийн дархан мэрэгэн бэр. За эрдэнэ алт мөнгө тэргүүтээ одоо эрдэнээр юм хийдэг тийм эрдэнийн дархан Норвуу хан гэдэг эрдэнийн дархан хайвис гэх мэрэгэн бэр Норвуу гэдэг эрдэнийг дистраачлан жонгийн гэдэг зэрэг боловсруулахын гэсэн үг тийм ээ. Боловсруулдгийн үлгэр утга лугаа найруулаад зарлагсан болоо гэж. За тэр Норвуу хан хайвис бол үнэхээр одоо сайн эрдэнийн дархан хүн эрдэнийг одоо чимэг зүйлт хийхэд боловсруулахын тулд одоо хатуу эрдэнийн энтрийг бол шууд цохиул одоо хагалчих нь. Тэрийг яаж одоо босруулах вэ гэдэг тэр арганд бол 3 янзын одоо арга хэрэгэлдэг юм байна дистраачлан. Яг тэрнтэй бэдэн жарлаад тэгээд жив чимбийн ламд бол одоо хөтлөх нь бол ийм учиртай юм а гэдгийг бол тэр Норвуу жонгийн одоо бэтээ бол жарлаж ингэж зарлагдсан гэж. За гомбол өдөвжиж чаан гэдэг итгэлт нагарж унаа барьж анхлан омбор тойвч гэж. Эхлээд илт өндрийн номыг Чиний ихтэй сүулт нь эвэр лэгжүүн актер магадтай сайн гарахыг альны тул омбор тоотон илт өндрийг олоод дистраачлан магадтай сайн ирнэ хэмээн гэж. За илт өндөр магад сайны мөрдор дистраачлан хөтлөж зарлагсан байна гэж. Гомд өдмөнгийн бол 90 бэрмад бол тэгж айлдсан байна. Дамбар омбор тойвын лаг. Эхлээд бол омбор тойвын чой буюу илт өндрийн номыг илт өндрийн ном гэдэг чинь жив чуун одоо чойгор тийм ээ. Дараа төрөлдөө ортынгийн сайн төрлийг одоо авах жив чуунууд нь төмөнгийн чойгорыг бол эхлээд номлох хэрэгтэй гэсэн. За Чиний ихтэй зэрэг за түүний дараачаар эвэр лэгжүүн гэдэг нь магадтай сайн гарна гэдэг нь юу хэлээд байна вэ ихтэй зэрэг энжин буюу одоо энэ юу хэлж байна. Нирваныг хэлж байна тийм ээ. Нирван. Ламдан гогдон хоёрыг хэлж байна. За тэрнийг бол номлох хэрэгтэй гэж. За ганчирхлэ хэрвээ илт өндрийг олох болоод олчих юм бол тийм ээ жив чуун ламыг одоо лам төрчих юм бол гэсэн үг юм. Ирэмжээсгээ дистраачлан цаашаага эверлэгөө онг буюу магад сайн одоо ирнэ буюу жив бэрэн жив чимбэл лам хоёр руу оруулах хэрэгтэй юм а гэсэн байна. За хэмээн онтой эдгжийн ламлаа бол ирэмжинд одоо хөтлөх хэрэгтэй гэж дистраачлан хөтлөх хэрэгтэй гэж ингэ зарлагдсан байна. За павг тогмод бэр. За шандаачин буу павг тогмод бэр бас юу гэсэн байна вөхтэй зэрэг яан жанчуу симбаныг за басхуу бод сад маань дистраачлан буйны зүгт яндагур төвөрж авин чир гэж үнэнхүү бүтээж үйлдэхийн тулд буйны зүгийг тийм ээ
үнэнхүү бүтээж үлдэхийн тулд амьтан нялхсан бэлгүүнтэн нарт анхлан хялбар номыг үзүүлж үлдэх хийгээд хялбар өвдөс болон даган үзүүлэхийг дагуулan оруулж үлдэх болоо гэж. Тэгэхээр дестраачлын гэж жанчи сэмбо хүн бол амьтныг хөтлөх арганд мэрэгэн байх хэрэгтэй. Тийм учраас эхлээд ирэмжээс дестраачлан эхлээд буйны зүгт гэж байна. Буйны зүгт гэдэг нь одоо хойд төрөлд тэнгэр хүний сайн төрлийг олуулдаг тийм буйны үйл рүү үйлийг бол эхлээд яг яндаг бүр дүүрж явж гэж. Үнэнхүү одоо бүтээж үлдэхийн тулд сэмжаан живийн шарвж гэхлээр амьтан нялхсан одоо бэлгүүнтэн нугуудад тэгэхээр анхлан суралцагч баг төрөлхөөт нугуудад гэсэн үг. Та тогмор гэхлээр хамгийн эхлээд хялбар номыг үзүүлнэ. Үзүүлж үлдэхийгээд тэгээд мөн өвдсөн ч гэсэн хялбархан өвдөс Жэс дамба гэдэг нь бас өвдсийн нэр шүү дээ, тийм ээ. Дээр бид нар гарсан дамаг жэнд гэж хоёр жэндэн дамаг, дамбын дамаг гэж хоёр байна гэсэн шүү, тийм ээ. Дамаг гэдэг нь дамбын дамгийг хэлж байна, тийм ээ. Тэр нь бол төрөөгүй эрдмийг төрүүлэхийн тухайд номсныг бол дамбын дамаг гэн төрсөн эрдмийг улам батжуулан дээш аривдуулахын тухайд номсон дамгийг бол жэндэн дамаг Жэс дамба гинэ гэсэн шүү дээ, тийм ээ. Тэр Жэс дамбааг бол Жэс жугурж өдөө даган оруулж үлднэ. За тэдгээр нь бэлгүүн дунд луга төгөлдөр болохыг мэдээд яах нь номыг үзүүлэх дунд гэж. За дунд төрөлхүйтэн луга нийтийн мөрийн зэргийг үзүүлнэ. Өвдөс болон даган үзүүлэхийг ч гэсэн дунд төрөлхүйтэнтэй таарсан тийм өвдөсөөр бол даган оруулж үлднэ гэж. За тэдгээр нь шарв жаачинбүү агуу их шарв луга бэлгүүн луга төгөлдөр болохыг болж байна гэдгийг мэдээд одоо бол яах вэ гэхээр зэрэг гүнзгий номыг үзүүлнэ гэж. Их төрөлхүйтний гүнзгий номыг үзүүлнэ. Өвдөс болон даган үзүүлэх нь ч гэсэн паравагт нарийныг одоо даган оруулж үлднэ гэдэг нь бурхны хутгийг олох арга зам. Тэр нарийн одоо арга замуудыг бол дагуулan оруулж үлддэг бөгөөд энэ нь түүний гэж энэ арга нь бол түүний ихлэр бодисатва нарын бодисатва түүний амьтан нугуудын тусыг жодва гэхлээр эдлэх буюу тусыг үлдэх дестралыг одоо буулгасан юм болоо гэж. Тэдгээр энэ дестрал юм гэсэн дестраллалд буулгасан юм болно. Хэмээн зарлигдсан хийгээд та Паугла тийм ээ нагарч унаа шав одоо Паугла вэрч гэсэн өөрийнх нь жодүй домой гэдэг ном байгаа. Тэрэн дотор бол эхлээд ондуу гэж өмнө нь ихэнд гэсэн. Чандад хүрхийн хөлгөний санаанд жанаа гэж судлаад буюу боловсруулад дэнэ гэхлээр тэгээд тарин дор оруулах ёсыг дестраачлан хэрэгтэй гэж нотолсон хийгээд. За түүнийхээ утгыг хураангуулад сэмжаан дамбууд ажина гэж. Амьтан анхны үйлтэн нугууд гэхлээр анхлан суралцагч нугууд гэсэн. Дээдийн хэрэгт оруулахдор гэсэн. Энэхүү аргыг тугуулсан бурхан бэр шатны дараалал мэт зарлагсан гэж. За энэ аргыг бол шатны дараалал мэт зарлагсан. Эхлээ жэв чуууд нь чуун ламд ороод, тэгээ жэбрингийн ламд ороод, тэгээ жэв чимбийн ламд ороод, тэгээ жэв чимбийн лам дотроосоо эхлээд парчин тэгбийн ламд ороод, тэгээ дараачаар нь яг нуус таны одоо зам мөр орох тэргүүтэн яг шатны одоо гიშгүүр мэт бол дестраачлан одоо зарлагсан юм аа гэж хүмүүсээ. За нивала сүм. За нямбал линцэл ой гэдэгт одоо. За яаж одоо шимийг авах юм бэ гэж. За ерөнхий зам мөрийг бол эндийг гаргачлаа. Одоо энэ зам мөрийн дагуу чөлөө учралт хүний биеийг чөлөө учралын одоо учрал хэрэг ихтэй олоход хэрэгтэй юм аа гэдэг дээр номлосон. Тэгээ чөлөө учралт шимийг авахын тулд яах ёстой вэ? Ямар зам мөрийг үйлдэх ёстой вэ гэдэг ерөнхий зам мөрийн бүдүүчийг бол энд гаргалаа. Одоо тэр бүдүүч зам мөрийн дагуу хэрхэн яаж одоо энэ чөлөө учралт хүний биеийнхаа хэргийг гаргах юм бэ? Шимийг авах юм бэ гэдэг зэрэг Невада сүм. 2 дугаар дор 3 төрөлхүйтэн баг луга нийтийн мөрийн зэрэг дор оюунаа судлах хийгээд дунд луга нийтийн мөрийн зэрэгд оюунаа судлах их төрөлхүйтний мөрийн зэрэг дор оюун судлах бай болоо гэж. За анхных дор 3 багын санааг бодтойгоор судлах санаа түүнийг төрсний хэмжээ түүн дор буруу атгахыг арилгах болоо гэж. Эхлээд яг уу жив чуун одоо санааг бол яаж одоо судлах юм бэ? Яаж төрүүлэх юм бэ гэдэг яг тэр бодит текст нь гарна гэж. Хоёрдугаарт нь яавал яг жив чуун чадвартанжил лам одоо өөрийн үндсэн төрсөн гэж үзэх вэ? Тийм ээ. Яавал өөрийгөө жив чуун одоо ялгамжаатай жив чуун боллоо гэж үзэх вэ гэдэг тэр хэмжүүрийг гаргах юм. Гуравдугаарт нь түүн дотор зарим хүмүүсийн яг буруу бодлуудыг бол арилгана гэж. Жохон доох чадлаа гэсэн. Амбулааны жигдэн чима дониржийн лож эдва жигдэн чимэр дэвийн 5 дэм баав гэж. За анхных дор 2
хойдын ертөнцийн хэргийг хүсэх оюуныг төрүүлэхийгээд хойдын ертөнцид амгалангийн аргыг шүтэх болоо гэж. Эхлээд яг хойд төрлөө нэг сайн төрлийг олъё. Сайн юмд хүрэх гэсэн одоо юу гэх юм те хойд төрлөө дор хаяж яг орчлонгийн одоо тэнгэр хүний сайн төрлийг олъё гэсэн тийм хойд ертөнцийн хэргийг хүссэн тийм оюуныг эхлээд үүсгэнэ. Тэгээд дараа нь хойд ертөнцид хэрхэн яаж амар амгалантай болох вэ гэдэг тэр арга замыг одоо үзүүлнэ гэсэн юм хоёр. Анхных дор 2. ертөнц энд өнөд үл орших үхлийг даган дурдсан санах. За ертөнц хойдод ямар мэт болох хоёр амьтны амгалан жаргаланг санах болоо гэж. Эхлээд ертөнцийн тийм ээ ертөнцийн гэдэг энэ насандаа гэсэн. Энэ насандаа өнөд оршихгүй гэж их одоо удаан амьдрахгүй тийм ээ. Хизээч хүч магадгүй юм гэдгийг хэмээх одоо үхэл мөн хүсийг санах хэрэгтэй юм байна. Хоёрдугаарт нь тэргүй одоо хизээч хамаагүй үхэх юм бол үхсний хойно ямар болох вэ гэхдээ зэрэг чинь давааныг хоёр амьтан гэж байна тийм ээ. Нэг бол дэн даваа болно, нэг бол ан даваа болно тийм ээ. Нэг бол сайн төрлийг авна, нэг бол муу төрлийг авна. Сайн төрлийг аваад ямар жаргалтай юм, муу төрлийг аваад ямар зомлонтой юм бэ гэдгийг бас санах гэсэн юм. Хоёр хэсэг байна гэж. Анхных дор 4. Үхлийг дурдан бясалгаагүй гимэрүү гэж. Үхлийг дурдан бясалгаагүй гимэрүү. Бясалгасны тус эрдэм үхлийг дурдсан бодол ямар мэт нэгийг төрүүлэх үхлийг дурдах хэрэгтэй үхлийг дурдан бясалгахын ёс гэж. Ийм 4 юм гарах юм. Эхлээд үхлийг дурдан бясалгаагүй ямар гим бэ? Бясалгахгүй бол ямар гим бэ? Хоёрдугаарт нь бясалгуул ямар тус эрдэнтэй юм. За тэгвэл үхлийг одоо дурдан бясалгана гэдэг юм тийм ээ. Тэгвэл үхлийг одоо санах, үхлийг дурдах тэр бодол чинь ямар адил нэгийг үүсгэх, ямар бодол төрүүд яг чаамардаг доголлоо гэх юм бэ? Тийм ээ. Ямар одоо бодол төрүүлж гэх юм одоо үхэл мөн хүсийг одоо ойлголоо гэж үзэх юм бэ гэдэг тэр хэмжүүр нь гарах юм. Тэгээ төгсгөлд нь үхлийг дурдахыг хэрхэн яаж бяцлах вэ гэдэг тэр аргачлал нь гарна гэж. За анхных нь даа сод гэж. Одоо эцэстэн үхэл нэг ирнэ хэмээх нь бүхэнд байдаг боловч өдөр нижгээд ирээрээ шиг нижгээдчлэн өнөөдөр дээрэн мичиг өнөөдөр ч бас үхэхгүй хэмээн оюунаараа үл үхэхийн зүгийг барих нь үхэхийг хүртэл гарах болоо гэж жихаама цүнлаа гэхлээр үхэхийг хүртэл үхээс нааш ирнэ өдөр болгонд гарандаа л гэсэн үг. Үхэхийг хүртэл гарнаа гэж. За дийн юм боо. Тэгэхээр бид бас үхэн үхтлээд яг өнөөдөр ч арай өчөхгүй байх гэж гисээр угаал тэгээд өнөөдөр ч арай үхэхгүй дээ гисээр угаал үхдэг юм байна. Тийм ээ. Тэгэхээр дийн юм боо идла мажевар дэдамон лодэс дивна гэж та түүний ерөнтгийг сэтгэлдээ үйлдэлгүйгээр тэр мэтийн одоо бодол түүгээр түүтгэрлэгдвэс энэ насанд суухын бодол төрөөд энэ болон энэ хэрэгтэй болоо хэмээн энэ нас төдийн амгаланг бүтээх болон зовлонг арилгах арга ямагтыг сансаар цээ чимаа гэж хойд нас болон гитлэхүй болон бүхнийг болгоогч тэргүүтэн их хэрэгт тийм ажиглах оюун үл төрснөөр номонд орж өгөхгүй. Жаада гэж хаяа сонсох санах бяцлахах тэргүүтэн дор оровч энэ нас төдийн тухайд додоод буян юу үйлдсэн хүч баг хийгээд тэрнч гэмт явдал хилэн цунлууга авцалдан орох учраас муу заяаны уг шалтгаантай холилдоогүй нь ховор байна гэж. За тэгэхээр тийм. За хүл мөн хүсийг одоо санаагүй хамгийн ихний одоо гимэрүү бол энэ юм байна тийм ээ. Хамгийн нэгдүгээр хүл мөн хүсийг одоо түүний ерөндлийг сэтгэлдээ үйлдэлгүйгээр гэж тийм ээ. Өнөөдөр үхэхгүй гэж бодоод байгаа тэр бодлынхаа ерөндлийг сэтгэлдээ үйлдэх хэрэгтэй юм. Тэрийг үйлдэхгүйгээр тэр бодлороо тэр мэтийн оюун түүгээр түүтгэрлэгдчих юм бол яах вэ гэдэг энэ насанд суух бодол төрөөд гэж. Энэ насанд ингээд удаан амьдрах бодол төрөөд. Тэгээд энэ насанд удаан амьдрах юм чи эхлээд ийм хэрэгтэй, дараа нь ийм хэрэгтэй, энэ жил ийм хэрэгтэй, хойтны ийм хэрэгтэй ч гэдэг юм. Төдөн жилийн дараа тийм хийч гэдэг юм. Гэх мэтийн байдлаар дандаа л яах вэ гэдэг энэ нас төдийн л амгалан яаж бүтээх үү, зовлон яаж арилгах вэ гэдэг зөвхөн тийм аргыг л санаж амьдрнаа гэж. Тэгхийн бол энэний цаана юу алдагдж байна вэ? Ямар одоо их хэрэгүүд одоо талаар болж байна вэ гэхдээ зэрэг
тийм ээ зөвхөн энэ насны хэрэгэл юм бодоод байгаа учраас энэ насны юм бүтэн харин цээ чам гэж хойд нас тэгээд бүр орчлонгоос гэтлэх тарав бүр хамаг амьтны тусын тулд гэгэрэх тамжид чимба тийм ээ бүхнийг болгоогч тэргүүтэн тэр их хэрэгүүд тийм ээ дон чимбүү их хэрэгүүдэд аяг ажиглах хойд наснда сайн төрлийг олох юм ч гэдэг юм уу тарав товлох юм ч гэдэг юм уу хамаг амьтны тусын тулд тамжид чимбийн хутгыг олоё ч гэдэг юм уу тэгэж ажигласан тийм оюун бодол бол төрөхгүй юм аа. Тийм учраас тийм бодол төрөхгүй учраас яг уу бурхан болох ном орчлонгоос гэтлэх ном хойд насан сайн төрлийг олох ном тэргүүтэн чойлоо зүгдөө мэдрэлаа гэж номонд орж өгөхгүй гэж. Хаяа нэг яг нэг ном хийдэг юм байж нэг бяцлал бүтээл хийлээ нямб дүүа хийлээч гэдэг юм уу. Аль эсвэл ном үзэж байна. Ном сонсож байна тэргээл ингэхэд бол хаяа нэг тойсон гомбоо бол тэргүүтэнд орох юм биш үү тийм ээ сонсох санах бяцлах тэргүүтэнд оровч тэр номын үйл нь зөвхөн энэ насны тухайд додчиход буян юу үйлдсэн тэр нь бол хүч багтай болж байгаа гэж. За Дэниан гэж. За нэг жоохон хүч багтай буян тэр нь ч гэсэн хилэнц зунал нийжэд гэж тийм ээ гемт явдал дигдүн хөтөр хилэнц зунал руугаа бэрэлбэр гэж холбогдож барилдаж тийм ээ холбогдож ингэж орох учраас муу зээн уг шалтгаан руугаа холилдоогүй нь бол ховор юм аа гэж. Тэгэхээр бидний дандаа энэ насыг боддог учраас энэ насыг бодож хийсэн юм болгон болоод ихэнхдээ муу зээн уг шалтгаантай бол холилдож байдаг юм. Тийм юм аа. Тэгэхээр энэ бол эхний нэг за хоёр гин юм тийм нэг хамгийн нэгдүгээр үхэл мөнхсийг санахгүй бол хойд нас тарав тамжид чимба энэ төр тийм их дон чимбүү юмд бол ерөөс оруулахгүй гэж. Хоёрдугаарт нь тэрэнд орлоо ч гэсэн яг уу тэр нь бол буян маш хүч багтай. Тэгээд муу зээн уг шалтгаан руу холилдоод өгнө. Цэвэр ариун болж чадахгүй гэж. Хоёрдугаар. За гуравдугаарх нь за хэрвээ хойд насндаа зориод бүтээх болохнооч зөвдүү чүгжин гэж бүтээх болохнооч чинээ дүүж хойшид бүтээх болоо хэмээх хойшлуулахын залхууг хорж чадахгүй хийгээд за нойр мунхрал болон бэрэмон дам гэхээр дими чалчаа үг хийгээд эдээ ундаа тэргүүтний тийм алгасрлаар цагийг өнгөрөх учраас их хичээнгүйгээр ёслон бүтээх нь ирэхгүй гэж. За хэрвээ заримдаа номыг бол яг хойд насны тухайд ном хийгээд ингээд дүүлж болох юм. Тэгсэн ч гэсэн тэр нь бол яг нэгдүгээрт за дараа хий гэсэн тийм хойшлуулсан чишилжийн төлөө буюу хойшлуулахын залхууг бол хорж чадахгүй гэж. Үхэл мөнхсийг санахгүй бол хоёрдугаарт нь за яг за нэг арай гээд ном руу ороод ингээд нэг хойшлуулахаа болоод өнөөдрөөс хийгээд номонд орлоо ч гэсэн чамэрдэг сайн санахгүй бол нойр мунхрал бяцлагж байх энтертэй бол нойр мунхрал завсар чөлөөгөөр нь бэрийн мундам дими чалчаа. За тэгээд эдийн ундаа тэргүүтнэр тийм алгасарснаар л цагийг өнгөрөх учраас их хичээнгүйгээр ёсчлон дөвлж үлээрсэн чадахгүй юм. Энэ бол ёсчлон дөвлөхгүй байгаагийн бид нар өнөөдөр ном үзээл байгаа үтсэн мөртлөө чой дөвлж өгнөггүй нэг ёсчлон бол дөвлөх бол маш ховор байна шүү дээ тийм ээ. Ёсчлон дөвлж чадахгүй байгаа ч өстэй юуны шалтгаалаад байгаа юм бэ гэхдээ зэрэг бол чамэрдэг маган биеийн гим юм аа л гэж нөхөл мөнхсийг нь санаагүй гим шүү дээ л гэж. За дараагийнх нь тэр төдийгөр үл барам энэ насны хотол чуулганыг цохлон авснаар Нисванас болон түүгээр татагдсан гэмт явдал нугууд улам арвижин одоод номын аршаанаас араараа зүглээд муу зяанд хөтлөгдөн үйлдэх учраас түүнээс мунхаг юу нэг байна вэ гэж. Эцэстэн бод яг уу чамэрдгийг сайн санахгүй бол Нисвансын эрхэнд ороод муу зяанд ундаг юм байна. Ягаад өгтөө зэрэг тэр төдийгөр үл барам гэж тийм ээ. Энэ насны хотол чуулганыг цохлон авсан учраас Нисванас болон түүгээр татсан гэмт явдал нугууд бол улам арвиждаг гэж. Улам арвижин тэгээд номын аршаанаас бол улам л араараа зүгэлнэ гэдэг улам л холдоод улам л эсрэг тийш яваад байдаг. Тэгсэн хүн бол яг хөөхтэй зэрэг дараа төрөлтөө өөрийгөө яг муу зянд л хөтөлж байгаа юм гэж хөтлөн үлдэж байгаа юм аа. Тийм учраас түүнээс мунхаг юм гэж бол байхгүй шүү дээ гэж. За Шивжава тийм ээ Ариан Дэвийн гэгэний Шивжава буюу 400 гэдэг номноос за алин дор 3 ертөнцийн эрхшээсэн эзэн ч арнид тэгэхээр өөр ямхтынхаа үхлийн эзнийг үйлдэх нь байдгүй. Йоддес байгаа түүгээр наашин гэж. Байгаа тэрбэр баттай наашин баттайчлан нойрон давтваас түүнээс мунхаг бусад юу байна вэ хэмээн дэрлэгсэн гэж. Тэгэхээр 3
ертөнцийн одоо эрхшээсэн эзэн эсрэг тэнгэр тэргүүтээ одоо эдгээр ч гэсэн яах вэ зэрэг өөрийнхөө өхлийн эзэн болно гэж бол байдгүй юм аа. Өөрийнхөө өхлийг одоо сонгоно гэж байдгүй юм. Хизээ нэгэн цагт өхлийн эзэн болоод өхлийн одоо цаалганд бол баригдаад өөрийн эрх байхгүй л одоо ингээд хүн өгөөддөг юм аа гэж. За тийм байгаа түүнийг налшин гэхдээ зэрэг баттай мэдсээр байж өнөөдөр яах вэ зэрэг одоо өхөл мөнх ус байна гэдгийг бол мэдсээр байж л санаа амар нэт логно гэх тийм ээ. Нойрон давтаад байх юм бол түүнээс мунхаг бусад юу байна вэ хэмээн залгсан гэж. За жонжигоос ч гэсэн юу гэсэн гэхдээ тэр тамжид бордоо чагаа гэж. Бүхнийг орхиод одох хэрэгтэй байхад биевэр тэр мэт мэдэхгүйгээр садан болон садан бусын тусын тулд элдв хилэнц дэгва намба нацагчаа гэж хилэнцийн байдал элдвийг үлджээ гэж. Янз бүрийн хилэнц үлджээ гэж. Эцэстэн болоод яах вэ? Садангаач орхиол өхөн, садан бус дайснуудыг ч орхиол өхөн. Тийм ээ. Бүгдээрингийн л одоо орхиол өхөн. Тэгээд дараа төрөлтөө бол хэнийг ч танихгүй, дайснаач танихгүй, садангаач танихгүй. Садан дайсан болоод дайсан садан болоод ингээл явна. Тийм байгаа байдлыг л биевэр тэр мэт мэдэхгүйгээр л садан болон садан бусын тусын тулд гэж. За садангуудынхаа ч тулд одоо элдв янзын залим их янз бүрийн юм хийсэн. Садан бусыг одоо дарахын тулд бол бас л элдв янзын одоо хатуу ширүүн үйлүүдийг хийсэн тэргүүтэн дэгванан ба нацагчаа гэж хилэнцийн байдал элдв янзыг үдэжээ. Тэгээ тэр үйлдсэн хилэнцээ үр дагаврыг хэн амсах вэ? Зөвхөн өөрөө л амсна нөхөөс тэрний төлөө хийсэн гэд яг тэрний өмнөөс хийсэн шүүгээ тэр хүн хийсэн нүглийн чи үрийг бол хамт амсалцахгүй. Тэдгээрийн төлөө хийсэн элдв янзын нүгэл хилэнцийнхаа үрийг л эцэст нь бол өөрөө л амсна. Бусад нь бол бүгд л яг хуу садан төрөл энтрийг бол бүгдээ орхиод өгчихнэ. Садаа явчихна. Ганцхан салдгүй юм юу гэхтэй тэр хийсэн нүгэл хилэнцийн нүгэл хилэнцчээ салахгүй. За Ниваны Чава дамбын доо налмаа шиг байна. За өхөл мөнх усыг одоо бясалгасны тус эрдэм гэх юм үстэй. Өхлийг дурдахын оюун баттай нэг төргөөс үлгэрл байсан. Өнөөдөр дээрэн сан гэж. За өнөө маргаашгүй ран гэж өөрийгөө өгөхөд шийдвэс тагчд байна гэж шийдвэс номын одоо ойлгоц багсаг байгаагаас дээших дор янчтлаг дээших дор садан тэргүүтэн хийгээд садан тэргүүтэн луга нөхөрлөх үгийг үзээд түүн дор шунал бацх хийгээд. За өглөг тэргүүтний үүднээс шимийг нь авах хүсэл ихэнхдээ аяндаа гардаг мэт. Олц хүндлэл тэргүүтэн ертөнцийн номны тулд шамдах бүгд нь шим үгийг үзээд гэмт явдлаас буцахыгээд авралыг одуулах болон шагшаабад тэргүүтэн сайн үйлийг хурааснаар хутгын дээдэд өөрийгөө авируулах бөгөөд амьтаг нугуудыгч түүнд хөдснөөр түүнээс тус ихтэй юу нэг байна вэ? Тимийн тул олон жишээ думаас чан гэж тийм ээ. Олон одоо жишээгээр сайшаасан бөгөөд нян дайчиндай гэж. За гаслангаас гэтэлсэн их гэж их гаслангаас гэтэх их нирваны судар гэж явдаг тийм ээ. Нян дайчин бөгөөд. Их нирваны судраас тариалангийн ургац бүгдийн дотроос намрын ургац дээд нь болоо гэж шин маа. Тариалангийн одоо шин маа тийм ээ. Гадар тариалан бүгдийн дотроос гэсэн. Намрын ургац дээд нь болоо. Мөр бүгдийн дотроос ч балангийн жээ гэж тийм. Үхрийн мөр дээд нь болоо. Хуран мэдл бүгдийн дотроос ч мөнх ус болон үхлийн хуран мэдл дээд нь мөө. Тэдггийн эдгээрээр нь гурван ертөнцийн хүсэл хийгээд мунхаг хийгээд омог бүгдийг арилгах болоо хэмээсэн болоо. За түүнчлэн нисванс болон гэмт явдал бүгдийг нэгэн зэрэг дарах хадах хийгээд буян сайн бүгдийг нэгэн зэрэг бүтээхийн үүд болох тэргүүтнээр бол сайшаасан. Өхлийг дурдсан, өхлийг сансан Чава дамби гэж өхлийг сансан бодол баттай нэгэн төргөөс за өхлийг сансан бодол баттай нэг төрнөө гэдэг нь юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр жишээлх юм бол гэдэг бэгээр гаргасан байна тийм ээ. Өнөө маргаашгүй өөрийгөө өхнийгээ шийдчих юм бол гэж. За би бол өнөөдөр өхнийгээ шийдчих юм. Ер нь Чавамар зогноод гэдэг чинь өнөөдөр өхөж магадгүй, өгөхгүй ч магадгүй. Хоёулаад магадгүй шүү дээ тийм ээ. Өнөөдөр яг өхнө гэвэл яг бас өгөхгүй ч мэдэх. Өнөөдөр өгөхгүй гэх баталгаа байна уу? Байхгүй.
Харин өнөөдөр бас өхөн гэсэн баталгаа ч гэсэн бас байхгүй тийм ээ. Аль аль нь дөвлөгдөхгүй. Өнөөдөр өхгүй ч дөвлөж болохгүй, өхөн ч дөвлөж болохгүй. Гэхдээ өнөөдөр өхгүй байхын одоо тийм ээ нөхцөл шалтгаан одоо баталгаа гаргах гэвэл тийм ч өнөөдөр өхгүй гэхийг баталгаа гаргаж чадахгүй шүү дээ. Харин өхийн шалтгаан бол маш олон байж байгаа. Тийм учраас бол өнөөдөр өхгүй юу гэсэн нэг хоёр янзын чиг байна да тийм ээ. Гэхдээ тэрэн дотроос алийнхэн зүгийг барих вэ гэх түрүү өхгүй зүгийг барих уу? Тийм ээ. Дээр мичийн чог зэгэндэг гэсэн шүү дээ. Бид нарт дандаа өнөөдөр өхгүй гэж явсаар бол буруучдаг гэж байна шүү тийм ээ. Тэгэхээр зэрэг л өгчиж магадгүй өхгүй ч магадгүй. Одоо альнийхэн зүгийг барих бай. Өгч магадгүй гэдэг хүн гэдэг зүгийг барих уу? Өхгүй гэдэг зүгийг барих уу гэдэг. Энэ л юм. Тэгэхээр зэрэг л өнөөдөр хүнээл гээл өхийн зүгийг л барьчих юм бол маш их ашиг тустай юм байна л да. Тэгэхээр зэрэг дээр энэ сан аран чивэр тагчд байна гэж байгаа тийм ээ. Жишээлх юм бол өнөө маргаашгүй өөрийгөө өгөх юм байна гэдээ ингээд шийдчих юм бол одоо жишээлх юм бол нэг хүн эмнэлэгт үзүүлээл за чи бол одоо гарцаагүй болж нэг одоо 7 хоногоос итэхгүй дээ гэчих юм бол тэр 7 хоногт хүн юу бодох вэ? Тийм ээ. За би одоо хойтон жил тэгэндээ гэж бодохгүй шүү дээ тийм ээ. Зөвхөн яах вэ гэдэг зэрэг за ингээд одоо би 7 хоногийн дотор хүн. Тэгээд 1-2 хоногоо нөх нь улам өргөжлөл байгаа. Тэнгүү тэр хооронд амжуулж одоо юу гэдгийг хэлнэс нүгэлээ тэрийг арилгах. Тэгээд дараа төрөлдөө нэг сайн төрөл авахын тулд нэг сайхан буян хийх, ном одоо уншуулах ч байдаг юм уу. Заавал нэг тиймэрхүү талын юм хийнтэй тийм ээ. Түүнээс за би одоо ингээд энэ 7 хоногт өгөх гэж байгаа юм чинь өхөөсөө өмнө нэг банк дээр ивчиж гэдэг юм уу гэдэг. Нэг одоо том 8 хийчих гэдэг юм уу. Аль эсвэл яах вэ? Нэг тийм юм бол байхгүй шүү дээ тийм ээ. Хүнд бол заавал нэг яах вэ? Буйны талын юм. За чи өнөө маргаашгүй одоо өгөх юм байна, 3 хоноод өгөх юм байна гэвэл хүн заавал нэг буйны юм бодно шүү дээ тийм ээ. Тэгдэг юм байна. Тэгэхээр чойжийн говаа гэж бас номын ойлгоц тан тун гэж багсаг байгаагаас дээших хамгийн доод заханд нэг чойжийн говаа тан тун байна. Ирдэг юм байна л да. Багсаг бол байхаас дээш тэрнээс цаашаага садан тэргүүтэн луга нөхөрлөх үгийг үзээд гэж. Садан тэргүүтэн луга одоо хичнээн олон жилийн туршин гэж хамтарч нөхөрлөхгүй юм байна. Ингээд түргэн одоо хагцах юм байна гэдгээ үзээд тэтгэрээс яах вэ? Шонл боцно гэж сэрдваад байгаа гэж. За тэгээд өөртөө эд хөрөнгөө донваа гэж өгөх гэж байна тийм ээ. Бусдад өгөх тэргүүтний үүднээс шимийг авна гэж. Эд хөрөнгийн шимийг яаж авах юм бэ гэхтэй зэрэг харамлаад байвал эд хөрөнгөлөө шүтэл нүгэл хэлэн сураагаад байна. Эд хөрөнгийг бусдад өгөх юм бол харин тэр эд хөрөнгөөр өглөг өгөөд буй ураагаад авна. Тэрнийхээ шимийг авчиж өгнө гэсэн. Дараа тэрнээс илүү юм одоо өөрт ирэх тийм буй ураач гэнэ гэсэн үг шүү дээ тийм ээ. За өгөх тэргүүтний үүднээс шимийг авах хүсэл ихэнхдээ ангиас ч юм аа аяндаа гардаг мэт. Өргөл хүндэл тэргүүтэнд ертөнцийн номын тулд шамдах бүгд нь шим үгийг үзээд гэмт явдлаас буцахыгээд аяндаа гэмт явдлаас буцна. Тэгээд яг өхөөд муузын унахгүй байх юмсан гээд одоо бурханд аврал одуулахыгээд шагшаа бод тэргүүтэн сайн үйлийг хурааснаар гомп нь хутгын дээдэд өөрийгөө яах вэ? Дээш татна авируулна гэсэн үг шүү дээ. Өөрийгөө авируулдаг. Амтэг нугуудыг тэнд хөдөлдөг учраас түүнээс дончоо хэрэг ихтэй нэг одоо юу байна вэ гэж. Тимийн тул олон жишээгээр бол яг мөнхсийг санахыг бол сайшаасан юм байна. Тийм ээ. Тэгээд шин одоо ургац бүгдийн дотроос намрын ургац дээд нь гэсэн байна. Одоо 2-3 ургац авдаг жилд 2-3 одоо ургац авдаг газар бол байгаа шүү дээ тийм ээ. Хавар мавар одоо намар энтергээл 2 авдаг ч байна. Зарим газар 3 авдаг ч байдаг юм уу. Тэгээд тэн дотроос хичнээн одоо хавар ургац авлаач гэсэн намрын ургацаас бол илүү ургац шиг байж байна гэж байдгүй юм байна шүү тийм ээ. Намрын ургац нь хамаагүй үржил жимтэл байдаг юм. Мөр бүгдийн дотроос бол үхрийн мөрч нь бол хоёр салаа тэгээ хоёр үзүүртэй юм чинь их газар их гүнзгий шигдэж ордог үстэй тийм ээ. Хөдөө өнтер байж байгаа чи үхрэл явсаар байгаа нэг юм чарга гаргацсан байдаг үстэй тийм ээ. Адуу явсаар байгаа гаргацсан чарга гэж бол байдаг шүү дээ. Үхрэл нэг юм чарга гаргацсан тэгээ тэргээр л хүмүүс ингээ сүлд адуу ч гэсэн тэргээр суугаал явж байдаг. Гэхдээ зэрэг мөр бүгдийн дотроос бол үхрийн мөр дээд гэж байна. Тэрэн шиг хурам мэдл бүгдийн дотроос бол мөнх хүсийн болон үхлийн хурам мэдл бол хамгийн дээд нь юм аа. Яагаад дээд нь юм бэ гэж индэ гэсэн бэ тийм индэ гэж учир шалтгааныг араасаа гаргана татна гэсэн. Яагаад тэр хурам мэдл дээд нь болж байгаа юм бэ гэхдээ зэрэг энэ одоо мөнх хүс болон үхлийн хурам мэдлэр чинь мэдл эдгээрээр 3 ертөнцийн шунал майраг мунхаг аржил омог тэргүүтнийг бол сүрээр дарна. Тэргүүтнийг арилгана гэж. За үхэл мөнгөөс өнөөдөр ч үхэж магадгүй хүнд бол ямар арчил төрөх тийм ээ.
хэмээсэн байна гэж. За түүнчлэн Нисванс болон гэмт явдал бүгдийг бол нэгэн зэрэг дарддаг алах гэж байна. Энэ насны одоо юмд шундаг Нисванс. Тэгээд энэ насны юмд шунсан Нисвансын үүднээс Нисванс төрөөд түүгээр өдөөгдөөд хийдэг гэмт явдал бүгдийг бол нэгэн зэрэг дарддаг алах юм аа. Амгалан сайн бүгдийг нэгэн зэрэг бүтээдэг. Буян сайн бүгдийг тийм ээ. Хойд насанд сайн төрөл олгодог, буйныг хийлэгдэг. Бүр орчлонгоос бүрэн гэтлэгдэг легва гэхлээр сайн буюу нирваныг бүтээгдэг. Нэгэн зэрэг бүтээхийн үүд болох тэргүүтний үүднээс хайшаасан гэж. За товчл бос төрөлхүйтний тусыг бүтээх дүйний цаг үе гэж. Төрөлхүйтний тусыг за өөрийнхөө тусыг ч юм уу, бусдын тусыг ч юм уу, өөр бусд хоёрын тусыг бүтээх тэр цаг үе чинь ялгамжаатай шүтээнийг олсон энэ цаг ямагт мөн гэж, мөн дорор гэж. Зөвхөн яг уу ялгамжаатай шүтээнийг олсон энэ цаг үе л муу юм аа. За бид нар ихэнхдээ муу заяанд суух хийгээд сайн заяанд төр нэг төдий ирвч чөлөөгийн оронд шаачивс хувь их учраас гэж. Ихэнхдээ чөлөөгийн оронд төрчдөг учраас гэсэн. Түүнд номыг бүтээхийн үес байхгүй тулд байхгүй бөгөөд бүтээснээр болох шүтээ нэжгээдийг олохноч номыг ёсчлон үл бүтээх нь одоо өгөхгүй хэмээх үүнд тулж байгаа учраас оюунаараа өгөхгүй зүгийг барих нь гутамшиг бүгдийн үүд хийгээд өгөхийг дурдах нь хотол чуулган бүгдийн үүд байна гэж. Тэгэхээр энэ бол одоо товчлон хураавал ерөөсөө л чаваа мэрдэг гомбын паян маданбын ниймийг хоёр ч ерөөсөө л энэ биш үү тийм ээ. Товчлон хураах юм бол товчлоос ер нь амьтны тусыг бүтээх, өөрийнхөө тусыг бүтээх, бусдын тусыг бүтээх цаг үе чинь ямар цаг үе байна вэ гэхээр зэрэг чөлөө учиртай ялгамжаатай сайн шүтээнийг олсон энэ цаг үе л байна гэж. Тийм ээ. Тэгэхээр бид нар бол ихэнхдээ муу зяанд голцоо байж байдаг. Тэгээд сайн төрөлд бол хаяа нэг төрдөг юм байна. Хаяа нэг сайн төрөл төрөхдөө ихэнхдээ яг мяхан бинаас жээлчдэг, тийм ээ. Чөлөөг орон төрчдөг. За тэр чөлөөг орон төрсөн учраас тэнд бол ном бүтээх одоо хөв олдох уу, үес олдох уу, олдохгүй тийм ээ. За харин нэг ном бүтээж болохоор нэг тийм чөлөөтэй сайн шүтээ нэжгээдэг олсон ч гэсэн тэрэн дээр номыг бид нар ёсчлон дөвлөдгөө юм байна. Тэр дөвлөдгөө ч эцтэй юунд тулаад байна вэ гэхдээ зэрэг л одоо өгөхгүй л гэсэн энэ бодолд болчиход байна. Тийм учраас өгөхгүй зүгийг барих нь тийм ээ хөл мөнгөсийг бясалгахгүй байх, өгөхгүй зүгийг барих чинь бол гутамшиг үүдийн үүд юм. Харин өхлийг дурдах буюу өхөл мөнгөсийг бясалгах чинь бол бодолчуулган бүгдийн үүд байна. За тиймийн тулд энэ мэтийг гүнзгий бусад номыг ном бясалгах юм байхгүй нугуудын анхааран авлага болоо хэмээх хийгээд за бясалгахдгүй мөн боловч эхлээд өчүүхэн бясалгах юм аа. Үргэлжлүүлэн анхааран авах нь зохисгүй болоо хэмээн барилгүйгээр эхэн адаг дунд гуравт хэрэгтэй ёсонд магадлалыг зүрхнийхээ авгаас төрүүлээд бясалгаж үлдээрэй гэж. За тийм учраас энэ мэтэд гэж байна тийм ээ. Чаваа мэрдэг өхөл мөнхсийг бясалгах тэргүүт мэтийг гүнзгий одоо ном гүнзгий бусад бясалгах юм байхгүй нугуудын гэхлээр зэрэг энэ чаваа мэрдэгээс илүү тийм одоо бясалгах гүнзгий юм байхгүй тийм улсуудын л анхааран авлага юм аа. Тийм улсууд л бясалгах ёстой юм аа. Түүнээс биш тэрнээс илүү одоо маан автсан жидрэн зогрын мэтэр гомддог хүн болвол яг нь тийм гүнзгий юм гомддог хүн болвол энэ чаваа мэрдэг бол гомдох хэрэггүй юм аа гэж. Ингэж бодож болох нь болохгүй юм тийм ээ болохгүй. За зарим хүн бол юу гэж бодох нэрэ гомжоо бясалгахдаггүй мөн боловч анх эхлээд нэг жоохон гомдчих юм тийм ээ жоохон бясалгачих юм. Тэгээд үргэлжид тэрийг бол анхааран аваад байх бол хэрэггүй юм аа гэж. Ингэж бодож болох нь болохгүй тийм ээ. Энэ хоёр бол яг нь нэг чаваа мэрдэг гом бясалгах дээр бол логдог байх нь шүү дээ. Тийм учраас тэгж бодлогүйгээр ерөөсөө чаваа мэрдэг бол тогтоо барсамд гой гэж биш тийм ээ. Эхэн адаг дунд гурвууланд нь хэрэгтэй ёсыг ёсон дор магадлалыг зүрхнийхээ угаас үүсгээд бясалгаж үлдээрэй л гэж.